та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгээд тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгжийг урамшуулах, татврын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журмыг бол маш сайн уншиж танилцсан. За тэгээд энэ дэр 3 зүйл залтан дээр нь санал өгөх гэсэн. За нэгдүгээрт мэдээж хэрэг одоо хуулиас давсан журам гэж байх ёсгүй. Тэгэхээр яг татврын тухай хуультай хэр нийцэж байгаа вэ талаар нэлээд сайн оруулах шаардлагатай, тусдаа дахиад заалт олгож оруулах шаардлагатай харагдаж байна. За хоёрдугаар хэсэг дээр төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуульд нийцэж байгаа хэсэг тал дээр бас дахиж заалт оруулах шаардлагатай байна. За энэ дэр байгаа заалт нь болохоор бүтээгдэхүүн ажил үйлчлэгээний борлуулалтанд төрийн худалдаа авалтаар дэмжлэг үзүүлэх гэсэн л үг байгаа болохоос яг хуульд нийцсэн хэсэг гэдэг тал дээр бол ямар нэгэн байдлаар үг өгүүлбэр заалт ороогүй байгаа учраас энэ дэр нэмэлт санал өгж оруулах хүсэлтэй байна. За хамгийн сүүлд нь нийтдээ аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулахад 90 хоногийн дотор багтаана гэсэн байна. Энийг яагаад ингэж бас хугацааг нь зоож одоо чанга хатуу 90 хоног гэдэг мэдээлэл оруулж өгч байгаа юм болоо. Ер нь бол аж ахуйн нэгжүүд материалаа бэлдээд 90 хоногт амжин яг энэ сонгон шалгаруулалтанд орж амжих уу? Тэгээ энэ бол одоо юу гэдгийг одоо бизнес эрхлэгчдэд за яг энэ эдийн засгийн тусгай бүсд үйл ажиллагаагаа эрхлэхэд нэлээд юм том нөхцөл байдлыг бий болгох одоо болцоогоор хангах журам гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ хугацааны хувьд бас ямархуу уян хатан зохицуулалтаа байж болохоор байгаа вэ гэдгийг бас та бүхэн маань судлаад тэгээд нэмж одоо уян хатан заалт оруулж өгвөл зүгээр байна гэдэг ийм зүйл заалтын хувьд бол 3 санал хэлэх гэсэн. Тэгээд амжилт хүсье, баярлалаа.